За сайн уу яцхан энэ дугаар дээр болохоор Canon эсвэл Nikon эсвэл Apple, Android аль нь вэ гэдэг тогтмол эргэлздэг хүмүүс зориулаад энэ дугаарыг хийсэн байгаа. Тэгэхээр энэ дугаарын төгсөлт болохоор яг аль брэндийг авах вэ гэдгийг би хэлж өгөх юм байна. За тэгэхээр эхэлцгээе. Хвчлэн иймэрхүү асуултыг хэн тавьдаг вэ гэвэл камерыг сайн төдийлөн мэдэхгүй, ямар тохироогоо яаж хийх нь мэдэхгүй, ямар үзүүлэлтүүд нь ямар шаардлагыг хангахыг мэддэггүй хүмүүс зөвхөн брэнд дээр Canon авах уу, Nikon авах уу гэдэг сонголт хийгээд яваад байдаг. Энэ бол брэнд өнөөдөр бол тийм чухал ер нь биш юм байна. Тохиргоо тал дээр болохоор тэр олон пиксел, тэр олон хөшгөний хурд мурд яаж ажилтгийг бас төдийлөн сайн ойлгодог учраас тэрийг асуугаад тэр маш чухал гэж бодоод байдаг. Гэтэ би хөвдөл хэрэг та нар мэдж байгаа бол би хизээч ийм камер ав эсвэл тийм камер гэж хэлдэг юм байгаа. Учир нь сайн зургийг хизээч зургийн аппарат биш зурагчинд дарддаг. Ямар ч аппарат байж болно. Хэрвээ сайн зурагч юм бол сайн зургийг дарж чаддаг л гэсэн үг. Тийм учраас энэ аппаратанд бол төдийлөн чухал биш юм байна. Гэхдээ хэдийгээр тийм хүмүүс байдаг учраас тийм хүмүүстэй хариу өгөхийн тулд энэ дугаарыг зөрөөд хийж байгаа. Тэгэхээр эхэлцгээе. Заавал ягаад ер нь бол хүмүүс хамгийн алдартай Nikon эсвэл Canon авъя гэдэг. Гэтэл цаана бол Leica, Hasselblad, Sony өөр олон төрлийн камерууд байдаг байгаа. Энийг бол та нар бүгдээрээ сайн мэдж байгаа. Энээс өрмөцч камерууд байдаг. Тэгэхээр ер нь ямар камер байдаг вэ гэдэг талаас нэгтэй ярилцсан. Яг бол тэр хүмүүс А цэгээс Б цэг рүү очих нь чухал биш. Юугаар ямар машин унж очих вэ гэдэг нь илүү чухал байдаг учраас тэгвэл бусдаас ягаад ялгараад бүр онц содон камер хэрэглэж болохгүй гэж тийм ээ. Тэр хүмүүс болохоор ямар зураг дарах уу, зурагныхаа үр дүн чухал биш. Эндээ ямар камертай ингээ хотын гудмаар ямар хуучны 100 жилийн өмнөх Pelican камер зүгүүд явах нь илүү сонин содон байгаа учраас тэр хүмүүс тийм зүйлд автагдаад байдаг байгаа. Тэгэхээр ямар камер өнөөдөр сонирхолтой камерууд байдаг юм байгаа. Тэр талаар ярилцээ. Тэгээд төгсгөлд нь би ямар брэнд авах уу гэдэг чи хэлж өгье. За эхлээс нь эхлэе. За эхнийх нь энийг харж байгаа хэрвээ усны сав те яагаад болохгүй гэж усны сав гадуур барьж байгаад усаа уугаад гэхдээ эсвэл хүнтэй уулзж явахдаа усныхаа саваа тавиад тэгээд бичлэг хийгээд иж болно. За эсвэл zip онгоолголоо дарлаа зураг дарлаа ч юм уу те банк чамтай хамт карманд ч юм байж гэнэ гэсэн үг. Ийм сонирхолтой ч гэсэн камерууд байж болно. Эсвэл энэ Minox ийм жижигхэн камерууд те онгоолгоод ингээд хаахлаар дардаа James Bond дээр гардаг шиг. Ийм сонирхолтой өөр төрлийн өвөрмөц камерууд яагаад байж болохгүй гэж эсвэл за бүр болих юм бол зориултын чихэн ухтаа харж болдог ийм зориултын камер байгаа. Энэ болохоор ийм хатууфтар гуурс байгаа. Гуурсхийн төгсгөлд гэрэлтэй камертай. Яагаад ийм камер байж болохгүй шүү дээ. Тэгээ чиний онцлогч нь болохоор элдв янзын бүх нүх сүв рүү зураг дардаг ч юм уу. Эсвэл ийм тоглоом хүүхдийн чихмэл тоглоом дотор хийцэн камер үжилж байна. Эсвэл ийм хувцсны үлгүүр хэлбэртэй ийм камер үжилж байна. Гэтэ эдгээр камерууд нь бүгдээрээ яг онцлог нь юу юм бэ гэхээр энэ нууц камер те. За манайд бол Монголд бол нууц камер бол хууль дээр 20-той байгаа. Тийм учраас ийм камер хэрэглэх нь төдийлөн боломжгүй баг. За эсвэл бүр содон камер нөгөө хотын гудмаар явж байхдаа өнөөдөр ийм зурагнууд буудлаа гэж ярих дуртай хүмүүс зориулсан ийм буу хэлбэртэй камер. Яг үндэ бол гэхдээ буудлаа ийм зураг буудлаа инглээ тэглээ гэж ярих чи өөрөө буруу юм байна. Яг үндэ бол гэрлийн фотон чиний камерын чинь сенсорыг эсрэгээр буудаж байгаа. Тэгэхээр хэрвээ зөв ярих юм бол ийм зурагт буудууллаа гэж ярих нь зөв баг. За эсвэл Canon ийм концепт байсан. Энэ болохоор ийм хуруундаа хийдэг. Ийм жижигхэн дэлгэцтэй жижигхэн камертай тэгээ хуруундаа хийгээд зураг дараад нь гэсэн. Гэхдээ яг үндэ энэ нь бол өнөөдөр ямар ч хэрэггүй юм байна. Яг үл чиний яг адилхан камер хамаагүй том дэлгэцтэй, хамаагүй том батарейтай ийм камер чиний гар утсан чинь байгаа тийм ээ. Энэ болохоор худалдаанд бол гараагүй зөвхөн Canon концепт байсан байгаа. Гэхдээ яг үндэ би энийг бас яг яахыг мэдэхгүй. Нэг санж орчим жижигхэн дэлгэцтэй тэрэн дээр юу ч үзэж болохгүй. Жижигхэн бодвол батарейтай тэр батарей нэг 4-5 зураг дараа дуусчихдаг. Энэ нь бол яг өнөөдөр ямар ч хэрэггүй юм байгаа. Эсвэл ийм сонирхолтой камер гэж болж байна. Бөмбөлөг хэлбэртэй тал тийшээ камертай тэгээ зураг дардаг. Тэгээ чи тэр бөмбөгийг дээшээ шидэх юм бол тодорхой яг кинетикийн хөдөлгөөн 0 цэг дээр очиод унахаас өмнө яг тэр 0 цэг дээр тал руугаа зураг дардаг ч юм уу те. Ийм сонирхолтой ийм бөмбөлөн камерууд гэж байна. Гэхдээ ийм камерыг ч гэсэн өнөөдөр GoPro дээр хийгээ зүгээр дээш шийдэхэд ер нь болох юм байна. Эсвэл дроноор зураг авах юм те. Тэгэхээр энэ камеруудын бас хэрэглээ нь яг тодорхойгүй байгаа юм л да. Эсвэл ийм утгагүй камер гэж болж байна те. Tesla-ны аркет шиг эсвэл эмэгтэйчдийн толь шиг нэг гараараа барина. Тэгээд дэлгэц нь болохоор ийм бүр их камер нь болохоор ийм өргөн өнцгийн ийм загснууд эффект өгдөг. Гэхдээ энийг бас яг юунд хэрэглэх юм? Яг үл чи зөвхөн eBay дээр маш хямдхан нэг 2-3 доллараар жижигхэн хавчдаг fish eye-ийн заваад утсан дээрээ хийгээд яг энэ эффектийг авч болох юм байна. Тэгэхээр ийм хэлбэртэй байлаа гэдэг ийм утгагүй камернууд бол өнөөдөр ямар ч хэрэггүй болсон. Тэгэхээр энэ камернуудын бүх хэрэглээ байхгүй болсон. Тодорхой хэмжээнд байхгүй болсон. Яг яагаад байхгүй болсон гэхээр чиний карманд гар утас байгаа. Гар утсан чинь камер байгаа. Тэгээд тэр нь чинь том дэлгэц байгаа. Тийм учраас энэ камернуудыг хэрэгцээ өөрөө ямар ч шаардлага болсон байгаа.
За эсвэл ийм содон камеранд ээж болж байна. Энэ болохоор Litro гэдэг бренди. Энэ болохоор ийм дөрвөлжин ингэж барьдаг, ингэж барьж байгаа зураг дардаг. Хойно жижигхэн дэлгэцтэй. Ийм камер болохоор буруу санааг бол нэг 15 он туталтанд гарч ирсэн. Тэрийгээ болохоор эднэр солиод арай нэг камер хэлбэртэй 18 онд нэг ийм өөр загвар гаргасан юм байна. Тэгээд энэ камерын гол онцлог нь болохоор дарсан зурга дараа нь фокус нь сольж болдог гэсэн үг. Хамгийн мэдээж сул тал нь болохоор зөвхөн өөрсдийн Litro гэдэг одоо програм дээр энийг хийж болдог. Дээрээс нь нэг яг ийм байдлаар нь бас хэрэглэх нь өөрөө зургийн чанараа алддаг юм байна. Тийм учраас энэ бас төдийлөн зах зээлд олигтой нэвтэрч чадаагүй. Тийм учраас 18 онд бас энэ камер үхсэн. Өөр сонин содон шийдэлтэй камернууд бол бас байгаа. Жишээ нь энэ Sony-г энэ бол айгүй ухаалаг концепц юм байна. Яг тэгвэл чиний утсан чи аль хэдийн зураг боловсруулах процессор байгаа тийм үү? Том дэлгэц байгаа, батарей байгаа. Юу дутж чинь гэхэлэр сайн сенсор дутж байгаа, сайн линз дутж байгаа. Тийм учраас Sony-гийн энэ концепц нь болохоор QX100 гэдэг энэ загварын концепц нь дуран болоо сенсорыг зөвхөн чиний гар утсан дээр залгаад тэгээ дэлгэцэн өөрийнхөө утасны дэлгэцэн дээр Wi-Fi-аар холбогдоод ингээд дараад ээж болох. Энэ л уг нь бол ухаалаг шийдэл юм байна. Гэхдээ энэ сул тал нь юу байсан бэ гэвэл энэ $350-400 орчим үнэтэй байсан учраас ийм үнээр бол хангалттай хэмжээнд бас өөр камер авчиж болдог. Тийм учраас энэ Sony-гийн одоо Mercer зарагдж байгаа харагдана. Гэхдээ энэ ч гэсэн бас төдийлөн шаардлагатай гэж би бол харахгүй байна. За тэр бүйл өөр ямар камерууд вэ гэвэл сохор үний камер. Really nigga. Сохор үний камер байдаг. Тэр нь болохоор хэрвээ сохор хүмүүс урдаа барьж байгаа зураг дараад дарсныхан дараагаар тэр нь болохоор Braille-ийн одоо үсгээр юу бичээтэй байгаа ч юм уу чамд ингээд товоолгоод харуулдаг гэсэн үг, мэдэрч болдог гэсэн үг. Эсвэл дарлаа хүний царай бол тэр хүний царайны хэлбэрийг нь хажууд ингээд товоож ингэж гарч ирдэг байгаа. Энэ бол айгүй сонирхолтой концепт. Энэ бол харах боломжгүй байгаа хүмүүс ядаж тактил мэдрэмжээр ингээд мэдрээд урдаа байгаа юм харах эсвэл бичиг унших ч юм уу ийм боломжтой гэсэн. Энэ бол надад бол их таалагдж байгаа сонирхолтой концепт. За Lomograph гэдэг бренди за би Lomograph-ын талаар дэлгэрэнгүй ярьж байгаа. Энэ брендийн болохоор ийм сонирхолтой бариул дээр яг гарнат шиг гохын татах юм бол энэ камерын суурин дээр 360 эргээд тэгээд зураг буулгадаг гэсэн үг. Гэхдээ зургийг юун дээр буулгадаг вэ? Пленка аппарат байгаа. Энэ камерын гол онцлог нь пленка аппарат. Тэгээд дараа нь яах вэ гэвэл гохыг татлаа камер эргэлтлээ чиний пленкан дээр ийм уртаараа ийм пано зураг гарна гэсэн үг. Гэхдээ энэ өнөөдөр бас муу адил яг өндөө бол хэрэггүй маа. Яг бол чиний гар утсан дээр паногоо асаалаа эргэлтлээ тэгээд болоо. Өөр зүйл байхгүй гэсэн. Тэгэхээр энэ камерын яг давуу тал нь болохоор юунд вэ гэвэл нөгөө пленка аппарат сонирхдаг пленка аппаратаараа ямар зураг дарснараа биш би ийм сонирхолтой камер хэрэгэлдэг гэж гайхуулах дуртай ийм хүмүүст зориулсан камер юм байна. Тэгээд Lomography гэдэг зүйл нь болохоор өөрөө энэ нэг талдаа хөдөлгөөн болцсон. Өөр Lomography.com гэдэг хаягаар ороод үзэж болно. Энэ болохоор яасан бэ гэхээр Оросын Lomo гэдэг аппаратнаас гаралтай маань Ленины оптик механикийн нэгдэл гэдэг одоо үгнүүдийн товчлолоос бүрдсэн Lomo гэдэг аппарат байсан юм байна. Энэ аппарат нь болохоор маш хямдхан байсан. Хямдхан байсан, хуунцар байсан. Гэтэ энэ аппарат нэлээдгүй өргөн хэрэглэнд орж чадсан байгаа. Яг тэгвэл хүмүүс тэр үе сайн чанарт одоо тооцогддог байсан, үнэтэй тооцогддог байсан аппаратнуудаас чанараас жоохон залхаад ирсэн байсан учраас энэ аппаратыг гаргаж ирлээ, дарлаа тэгэл болоо гэсэн. Тэн дээр фокусч тааруулах хэрэггүй ерөөсө гаргаж ирлээ, дарлаа. Чиний гол үүрэг чинь зөвөрл дарах байсан. Энэ аппарат төдийлөн чанартай байдгүй байсан учраас яадаг байсан бэ гэхээр аппарат руу орж ирж байгаа гэрэл нь сонин өнгөтэй болно, гэрэл нь хуугар нь элдв янз юм хайпер өнгөтэй зургнууд гардаг байсан учраас энэ аппарат айгүй тийм өөрийнхөө содон болж чадсан байгаа. Тэгээд хэрвээ харах юм бол одоо энэ Lomo гэдэг аппаратаар дарсан зургнууд харагдаж байгаа. Эндээс нь Lomography.com болохоор юу ойлгосон бэ гэдэг энэ брэнд юу ойлгосон бэ гэхээр хүмүүс мөнгөө юунд үрээднэ гэдгийг харсан байгаа. Хүмүүс дарсан зургаараа ялгархаас илүүтэйгээр өөрийнхөө одоо ямар аппаратаар дарж байгаа, ямар тоглоомоор тоглодгоо энэ зүйлүүдээрээ илүүтэйгээр өөрийгөө түгийлгэж одоо бусдаас ялгарх хүсэлтэй байгааг олж хараад хуучин байсан хаасан 150 жилийн өмнөөс нь дуран дахиж шинээр гаргаж ирээд худалдаа нэвтрүүлэх иймэрхүү ажлуудыг хийдэг байсан байгаа. Тэгээд дээрэс нь хуучны камеруудыг дахиж зах зээлд нэвтрүүлдэг. Тийм учраас Lomography.com гэдэг хаягаар ороод тэдний одоо өнөөдөр юу үйлдвэрлэж байгаа гэдэг бүгдийг харж болно гэсэн. Хуучны аппаратуудыг дахин сэргээгээд дахин борлуулдаг гэсэн. За эсвэл бүр юм хөгийн аппаратнууд байж болж байна. Хойлгоо 120 гэдэг. Энэ бол бас л адилхан дээр үед байсан аппарат таа. Тэгээд тэр чигээрээ хуунцар, энэ бүр линз ч байхгүй, линз нь ч гэсэн хуунцар. Тэгээд энэ аппаратны мөн л адил. Яг юу н онцлог байна вэ гэх юм бол хямдхандаа ямар ч гэсэн энэ нь болохоор 36 кадртай пленкнаас хямдхан байдаг байсан байна. Тэгэхээр энийг яадаг гэсэн зүгээр л
худалдаж аваад хүүхдүүдэд өгөөд гадаа гараад тоглох гэж өгчдөг байсан. Дээр үед ийм л хамгийн хямдхан төсвийн ийм аппарат нь энэ байсан байгаа. Гол онцлог нь энэ аппаратууд ягаад ийм онцлогтой байна вэ гэвэл маш сонин өнгөнүүд гардаг байсан. Элдв янзын ногоон цэнхэр ийм туяатай өнгөнүүд гардаг байсан. Ягаад гэвэл чанаргүй аппарат байсан учраас. Тэгээд учраас бидний одоо Instagram дээр хэрэглээд байгаа энэ элдв янзын фильтрүүд болохоор яг юу байсан гэхлээр анх бол зөвхөн чанаргүй аппаратнаас гардаг байсан үр дүн байсан байгаа. Гэтэл бид нар одоо болохоор тэр фильтрүүдийг Instagram дээр бүгд хэрэглэж чаддаг гэсэн. Тэгэхээр ийм аппарат авах бас утга байна уу байхгүй нь ягаад гэвэл чам төрөл бүрийн фильтрүүд нь угаасаа утсан дээр ч одоо байгаа. Эсвэл ийм сонирхолтой аппарат гэж болно. Өөр дээр дөрвөн линзтэй. Энэ дөрвөн линз нь ямар хэрэгтэй байдг гэвэл чи нэг зураг дарахад нэг зураг гарахгүйгээр энэ дөрвөн төрлийн зураг гарах гэсэн. Ямар нэг үйл хөдлөхөн хүүхэд ч хөдөлж явах юм бол нэг төрлийн зураг биш юм акшн зурагнууд гардаг байсан. Эсвэл чи энэ аппаратыг харж агаад хүн цэг зогсоож байгаа дарах юм бол нэгээс нь шууд цээж зургийг одоо 4% цээж зураг гаргадаг байсан гэсэн. Тэгээд ийм аппаратыг ч гэсэн муу айдал одоо юугаар орлуулж болох вэ? Маш энгийн аппликейшн датаад утсан дээр аппликейшн датаад хийчих болно гэсэн. Дээрээ Fujifilm-ийн 3D камер гаргадаг байсан. Энэ камер нь болохоор 3D дарсан зургаа дараа 3D-гээр үзэж болно. Энэ зөвхөн Fujifilm гаргадаг байсан машин дээр ч гэсэн байдаг байсан байгаа. Энэ хуучин Pelican дээр 3D зураг дараа тэрийгээ одоо 3D хэлбэрээр нь үзэхийн тулд ийм хоёр проектор ашиглаад ч юм уу дүрсийн давхцуулах байдлаар ингэж одоо 3D зургаа үздэг байсан гэсэн үг. Дараагийн эсвэл сонирхолтой камер нь юу гэж болох вэ гэвэл Google Glass. Чи шил шилний чи энэ баруун дээд буланд нь болохоор камер байгаа. Тэгэхээр тэр камер нь болохоор чиний харж байгаа зүг рүү зураг дарж болно, бичлэг хийж болно. Чи гараач оролцуулах хэрэггүй. Зөвхөн Google миний зургийг дараад гэхэд л зураг дарах юм байгаа. Энэ нь болохоор худалдаанд аль хэдийн нэвтэрсэн. Гэхдээ төдийлөн Google олигтой бол борлуулалт хийж чадаагүй. Араас нь Apple өөрсдөө гэсэн нүдний шилээ хийж байгаа. Гэхдээ энэ бол мэдээж ухаалаг нүдний шил байх бол энэ давхар мэйлээ мессеж шалгаж болдог, цаг агаар харуулдаг, газрын зураг харуулдаг ингээд элдв янзын зөндөө зүйлтэй байх болно. Гэхдээ Apple-ыг харжлаа ямар шийдэлтэй ямар нүдний шил зах зээлд нэвтрүүлэх нь ер нь бол Google бол амжилт олоогүй Apple-ыг хүлээж байна. Хин ч ер нь бол Apple-ыг ямар бүтээгдэхүүн гаргахыг бол мэдэхгүй байгаа. Тийм учраас хүлээжлээ. Дараагийн сонирхолтой камер бол энэ Polaroid камер. Энэ Polaroid камер нь эртээр USB-с одоо бидний хэрэглээд байгаа. Ягаад Instagram дөрвөлжин зурагтай байдгүй энэ ерөөсө тэр чигээр Polaroid камераас гаралтай байгаа. Хэрвээ сандживэл Instagram-ийн одоо лого нь болохоор дээр үт юм Polaroid камерын зураг өгдөг гэсэн байгаа. Эндээс одоо бидний Instagram-ийн гол концепц нь бий болсон бөгөөд Polaroid камерын давуу тал нь болохоор пленк биш өөрийн тусгай пленктэй дөрвөлжин пленктэй байгаа. Тухайн пленк нь болохоор химийн түрхлэх нь тэр чигээр бэлэн болцсон. Чи зураг дараад зураг нь ерөөсө 2 минутын дотор хэвлэгдээд гарах боломжтой ийм пленк ашигладаг учраас энэ концепц нь болохоор одоо Instagram дээр байгаа чи зураг дарлаа зургаа шууд Instagram дээр хийх ийм концепц нь одоо хүртэл хадгалагдсан байгаа. Тийм учраас Instagram дээр одоо зурагнууд дөрвөлжин хэлбэрээр ордог. Эсвэл ийм сонирхолтой энэ бол хямдхан камер биш юм байгаа. Энэ Technorama гэдэг одоо брендинг камер байгаа. Энэ нь болохоор маш өргөн өнцгөр авдаг буюу одоо пано зураг авдаг байсан байгаа. Энэний дуран үнэтэй, камер нь үнэтэй, ийм камер л одоо сайн чанартайгаар одоо шинэ байдлаар бол олдно гэдэг бол хэцүү. Олдох юм бол энэ асар үнэтэй камер гэдэг байгаа. Гэхдээ энийг бас муу адил тусгаалan хэрэгэлдэг бол тодорхой хэмжээний хүмүүс байдаг байсан. Гэтэл бид нар энийг болохоор гар утсан дээр одоо ямар ч аппарат зөвхөн эргүүлээд пано зураг авах боломжтой, бүрэн боломжтой болсон гэсэн. Тийм учраас энэ камерыг хэрэглээ нь одоо өнөөдөр яг байна уу гэхээр бас төдийлөн байхгүй болсон. Энийг нь бүх юм юу өөрчилсөн бэ гэвэл гар утсан дээр байгаа аппликейшнууд бүгдийг өөрчилсөн гэсэн. За камерын талаар ярих юм бол яг үндэ шиг хэрэг хүсэх юм бол өөрөө гар гарч ирсэн камер гэж болон зөвхөн шүтэнцний хайрцаг аваад тэн дээрээ жижигхэн нүх хийгээд хэдий жижигхэн цэвэрхэн нүх хийж чадан төдий чиний зурагч илүү тод гардаг гэсэн. Тэгээд пленка дээр дундуур нь гүйлгээд пленкэн дээр тэр жижиг нөхөр чинь гэрэл ороод пленкэн дээр ингээд үлднэ гэсэн. Энэ болохоор шүтэнцний хайрцгаар гар аргаар хийсэн дарсан зураг байгаа. Яг хэрвээ хүсэх юм бол чи камера өөрөө ч гэсэн хийж болох юм байгаа. Энийг болохоор бусдаас ингэж ялгарч болох юм байна гэдгийг ойлгосон хүмүүс байдаг учраас энэ болохоор Miroslav Tikhi-ගේ зурагч юм байгаа. Хэрвээ харах юм бол яг орон гэргүй хүн шиг. Энэ хүн яадаг вэ гэвэл өөрөө гар аргаар мод чулуу ашиглаад хог хаягдл ашиглаад ийм камерыг тэр камераараа зураг дараад яваад байдаг байгаа. Энэ болохоор дарсан зураг нь болохоор энэ явж байгаа эмэгтэй. Энэ хүний зураг нь болохоор маш олон үзэсгэлэнгээр Европын үзэсгэлэнгүүдээр зарагддаг. Хэд хэдэн үзэсгэлэн гаргаж ирсэн, ном гаргаж ирсэн зурагнууд нь ч гэсэн зарагддаг байгаа. Тэгээд энэ хүний өөрийнхөө онцлог нь болохоор элдв янзын материал ашиглаад гар аргаар хийсэн камераараа зураг дардаг гэсэн. Хэрвээ чи бүр гар аргаар хийсэн ийм хачин камер хэрэглэмээргүй гэх юм бол нөгөө талдаа мэдээж үнэтэй сегмент нөгөө үнэтэй сегментэд нь болохоор Hasselblad орж болно. За Hasselblad-ын бүр алтан имжээртэй хэдэн 100 мянган долларын үнэтэй ийм камерууд байж болно. Гэхдээ энэ камерыг аваад чи сайн зураг хийжээч дарна гэсэн ойлголт бол байхгүй байна. Энэ бол зөвхөн collection хэлбэрт
зөвхөн хадгалах хэлбэрээр би ийм гоё зүйлтэй шүү гэж хүмүүст гайхуулах зорилттой камер өөр утга санаа би бол энд олохгүй. Энд тэгээ хинт хийгдсэн гэхээр мэдээж л Эмиратын шейхүүдэд л зориулж хийсэн байгаа. Тэгэхээр энэ камерын зах зээл ирээдүйд яг хаашаа очих вэ, хаана хүрэх вэ гэдэг зүйлийг талаар би болохоор өөрийн таамагаа та нарт ярихсан байгаа. Нэг өсөндөө энэ камерын зах зээл агшиж байгаа. Камерын зах зээл яагаад агшиж байгаа вэ гэдэг нь болохоор хүмүүс гар утас руу шилжсэн. Тэгээд нэг том алдаа нь болохоор хүмүүс камерыг хүмүүс биш мэдээж тухайн брэндүүд Sony, Nikon, Canon эдгээр брэндүүд яасан бэ гэсэн чинь камера жижигхэн болгоё гэж бодсон байгаа. Эхний ээлж нь жижигхэн болгоё. Хэрвээ манай камера жижигхэн болчих юм бол хүмүүс тэрийг худалдаж аваад өдрөө болго өөртөө авч яваад хэрэглээд байна гэж бодсон. Гэтэл энэ нь болохоор алдаа байсан байгаа. Яг бол камера жижигрэх тусам хүмүүс яасан бэ гэвэл харж харж агаад бид үл энэ жижигхэн камера авахгүй гар утас авчихэд гар утас аваад хэрэглэдүүлсэн гэсэн. Тэгэхээр одоо яг юу болж байна гэвэл камерууд буцаагаад хэмжээгээр том болж байгаа. Хэрвээ анзаарсан бол Sony-гийн хэмжээ томорж байгаа. Canon ч гэсэн өөрийнх нь жижиг одоо энэ камерууд дээр анхаарал хандуулахаа болж байгаа. Илүү том камер руу явж байгаа гэсэн үг. Эргээд камер ямар байх ёстой бэ гэхлээр товчлуурууд нь удирдахад эвтэйхэн, гарт эвтэйхэн, батарей нь том, хідэн зураг дараад цэнгэн дуусаад байхгүй, ийм зорилттой байх ёстой байна гэдэг тал руугаа буцаагаад явж байгаа. Яагаад тэгж байгаа гэхээр хэрэгжилж байгаа сегмент нь өөрөө яг тодорхой хоёр хуваагдж байгаа. Нэг бол мэрэгжлийн зурагч, нэг бол зөвхөн сонирхогч зурагч. Гэтэл сонирхогч зурагчингийн хэрэгцээг юу хангаж байна гэхлээр гар утас хангалттай хангадаг болсон. Гар утас өөрөө яагаад хөгжөөд байгаа юм гэхлээр дэлхийд хамгийн сайн программистууд хаана нэг гэвэл мэдээж Apple-д байгаа, Google-д байгаа. Тэгэхээр эдгээр том корпорацид юу хийгээд байна гэвэл чиний нөгөө нэг салгалсан гар эсвэл хаана фокус авахгүй байгаа, мэдхгүй байгаа тэр зүйлүүдийг программын аргаар буюу одоо хиймэл оюун ухаанаар шийдэд байгаа гэсэн үг. Чи ямар зураг даргаж байгаа чи урчилж таниад фокусаа энд нь тааруулаад эсвэл хойтлыг нь уусгаад энэ болгоныг чиний өмнөөс ухаалаг алгоритмээр хийгээд идэг байгаа. Өдөр ирэх тусам чи гар утсаараа дарж байгаа зураг чи улам хэлбэр болох болно. Хэдий чиний хэлбэр болж байгаа ч гэсэн төдий чиний улам гоё болох болно. Яг л энэ алгоритмууд нь улам сайжирж байгаа гэсэн үг. Тэгэхээр зүгээр энгийн сонирхогч гэдэг сегментийг болохоор энэ том камерын компаниуд ухаалаг алгоритм хийж байгаа энэ программистуудад алдсан юм байна. Гар утсан дээр тэр хийгдэт байгаа автоматар хийж байгаа тэр гоё сайхан зүйлүүдийг болохоор мэрэгжлийн зурагчин өөрийнхөө яг мэдлэгээрээ тохиргоогоор хийдэг, камерын дээрээ тохиргоогоор хийдэг гэсэн. Тийм учраас хэрэглэгч нар ингээд хоёр хуваагдсан. Нэг талдаа зөвхөн мэрэгжлийн зурагчид үлдсэн байгаа, нөгөө талдаа зөвхөн сонирхогчдыг гар утас бүрэн эзлээд авсан гэсэн. Canon, Nikon, Sony аль нь ч эдгээр компаниуд болохоор өөрсдөө энэ тал дээр энэ уралдаанд хэдийн хожигдсон учраас одоо араас нь Google, Apple-ийн араас хөөцөлтөд юу гэдэг камеранд давхар ухаалаг систем суулгаад алгоритм суулгаад дарж байгаа зургийг улам гоё болгоод ингэх энэ боломж нь аль хэдийн өнгөрцөн учраас одоо ямар боломж байна гэвэл зөвхөн энэ хэрэглэгчдээс зөвхөн мэрэгжлийн зурагчдыг аваад тэдэрт тохируулсан бүтээгдэхүүн гаргах нь илүү оновчтой, илүү борлуулалт өндөртэй байна гэдэг тооцоол гаргацсан учраас цаашид энэ компаниуд болохоор зөвхөн мэрэгжлийн камер гаргана, элдв янзын жижиг сажигийн савнгийн хайрцагийн жижигхэн камеруудыг бол болно. Яг тэгвэл тэр нь бол гар утастай хязгаарч өрсөлдөж чадхааргүй болсон байгаа. Зөвхөн мэрэгжлийн камерлагын үнэн нэгсэн хэд хэдэн тоглогч нар болохоор энэ зах зээл дээрээс камерын зах зээл дээрээс миний таамгаар энэ хамгийн гол миний таамаг шүү зах зээл дээрээс үхнэ гэсэн үг. Алга болно гэсэн үг. За хамгийн ихэнд хий үхэх гэвэл Olympus үхнэ. Olympus үхсэн гэж хэлж болно. Дараагаар нь хий үхэх гэвэл Panasonic үхнэ. Panasonic бичлэгэн дээр бол уг нь сайн яваад байсан байгаа. Гэхдээ зураг тал дээр бол үхнэ гэсэн үг. За Fujifilm үхнэ. За Fujifilm үхнэ гэж бол хэлж болохгүй. Fujifilm яах вэ гэвэл full frame-с дунд формат руу явах юм байна. Дунд форматн дээр хамгийн гол тоглогч нь хэн бэ гэвэл мэдээж Hasselblad байгаа. Fujifilm өөрсдийн одоо дунд форматаа гаргацсан. Тэр дунд форматын камерууд нь айгүй амжилттай явж байгаа. Айгүй амжилттай зарагдж байгаа. Тийм учраас Fujifilm юу болж харсан бэ гэвэл дунд формат дээр Hasselblad-тай өрсөлдөх нь илүү өөрсөнд нь ашигтай байна гэдгийг олоод харсан байгаа. За тэрний дараагаар гол асуулт аль нь вэ? Nikon, Canon аль нь өгөх вэ? Nikon өхөн. За уучлаарай. Энэ бол миний шийдвэр. Тэгээд би энэ бол би өөртөө хийж байгаа бас мөрий. Nikon бол ялчгүй өхөн. Canon үлдэнэ гэсэн. Ягаад Nikon өгч байгаа юм гэхэлэр Nikon өөрөө хэд хэдэн зүйл дээр алдаатай зүйлүүд хийсэн байгаа. Дээрээс нь Nikoнд бичлэг хийх одоо бичлэгийн тал дээр бол туршлага жоохон муутай гэсэн. Мэдээж би Nikon-ы түүхийг судалж байсан. Nikon бол гайхалтай камеруудыг хийдэг байсан нэг 20-25 жилийн өмнө бол мэдээж Nikon тэргүүлэгч байсан. Гэхдээ Canon араас нь явсаар байгаад нэг өсөнд бол өнөөдөр бол Nikon-ыг гүйцэтгэсэн байгаа. Өөрийнх нь технологиор ш тэр өөрсдийнх нь бүтээгдэхүүнийхэн сонголтоо орч тэр гэсэн үг.
Nikon юун дээр алдсан бэ гэвэл аппаратны одоо энэ зах зээл mirrorless руу буюу одоо толгой аппарат руу шилжих үед Nikon хэд хэдэн алдаа гаргасан байгаа. Дээрээс нь маш үнэтэй дурангууд гаргасан байгаа. Тухайн дурангууд нь яг бүрэн хэрэгцээг хангахгүй хэмжээний ийм одоо дурангийн сонголтууд өгсөн байгаа. Гэх мэтлэн зүйлүүд дээрээс нь Canon, Sony эдгээр бол Nikon-оос хамаагүй том Canon бол Nikon-оос 6 дахин том компани байгаа. Гэхдээ яг энэ компани зөвхөн том жижиг нь бол хамаагүй ч гэсэн яг өнөөдөр бидэнд хэрэглэгч нарт өгж байгаа бүтээгдэхүүн нь бол үнэхээр ялгаатай, эрс ялгаатай байгаа. Дээрээс нь хэрэглэгч нар өнөөдөр зөвхөн зураг гэлтгүү давхар бичлэг сонирхож байгаа. Гэтэл Nikon болохоор бичлэг тал дээрээ төдийлөн чадвартай эсвэл өрсөлдөхүйс хэмжээний сонголт бол бидэнд өгөхгүй байгаа учраас энэ зах зээл дээрээс дараа нь Nikon өгнө гэсэн. Тэгээд хин үлдэхөө гэвэл Sony үлдэн, за тэгээд Canon үлдэн. За тодорхой хэмжээнд акшн камерууд үлдэн, GoPro, DJI Osmo яг бол гар утсаа төдийлөн хямдхан биш. Гар утсаад $1000 гэж байгаа. Гэтэл $200 хямдхан акшн камера шороолоо үсрэх, ус руу орох, гал руу шидэх гэх мэтлэн ийм хэрэгцээг болохоор акшн камерууд хангах юм байгаа. Тийм учраас акшн камерууд бол үлдэнэ. За тэгээд Leica мэдээж үлдэнэ. Leica энэ Германы компани ер нь үхцэн амьд мэддэхгүй ингээл яваалдаг компани. Илүү өндөр сегментийн камер хийдэг байгаа. За ийм шалтгаануудаар болохоор уучлаарай Nikon өгсөн маш олон фэнүүд нь байдаг баг. Гэхдээ энэ миний бодол. Гэхдээ үхэн гэдэг нь болохоор та нар зөвөр ойлгох хэрэгтэй. 5-аас 10 жилийн хугацаанд болох явдал гэсэн. Тийм учраас өнөө маргаашгүй маш хурдан ингэж өгчихгүй. Тийм учраас 5-аас 10 жил хүлээх хэрэгтэй. Зах зээлээс миний харж байгаагаар Nikon өгсөн. Одоо цаашаа зөвхөн Sony эсвэл Canon алийг сонгох вэ гэж ярих нь бол илүү зүйтэй юм байна. Энэ мэдээлэл нь чамд ямар тохиолдолд хамааралтай вэ гэх юм бол хэрвээ чи эдгээр брэндүүдээс хамгийн сүүлийн үеийн камерыг авах гэж байгаа бол гэдэг тохиолдолд хамааралтай байгаа. Хэрвээ чи хуучин камер, хүний хэрэгжилж исэн камер үнгүүдэрээс эсвэл Facebook групп дээрээс хөвөн дээрээс авах гэж байгаа бол энэ чамд ямар ч хамааралгүй зүгээр л мөнгөндөө тааруулаад ав. Эсвэл хамгийн шилдэг санаа нь бол чи зүгээр камер авахгүйгээр гар утсаараа зураг дараад үз. Хэрвээ чи гар утсаараа гоё зураг дарж чадахгүй байх юм бол чи камераар ч гэсэн чадахгүй юм байна. Яг тэгвэл гар утсан дээр нь чамд тусалж байгаа маш олон ухаалаг алгоритмууд байгаа. Тэдгээр ухаалаг програмуудын тусламжтайгаар чи дарж чадахгүй бол чи камерын дээр ч гэсэн тэр болгоно тэр гоё тохирохоо хийж чадахгүй юм байна. Тэгээ би дахин хэлдэг. Сайн зургийг хизээж камер авдаг. Сайн зургийг зөвхөн зурагч авдаг. Тэгэхээр сайн зурагч ихлээр болох хэрэгтэй. Сайн зурагч болж байгаа юм бол чи ямар ч төхөөрөмж тавьсан, гар утстай ч байсан, юутай ч байсан сайн зураг дарж чаддаг гэсэн үг. Гэрэл зураг видео гэдэг одоо ийм төрлийн хоббиг анх сонирхож байгаа хүн яадаг вэ гэхлээр бүх учир нь болохоор камеранд байдаг гэж бодоод аваач бүх мөнгөө камеранд зориулдаг. Тэрний дараагаар гой зураг гарахгүй болохоор яадаг вэ гэвэл би дураа авах хэрэгтэй мэн гэдэг дуранд бүх мөнгөө зардаг. Тэгээ жил 2 жилийн дараа юу болдог вэ гэвэл ерөөсөө би авах системнуудыг авлаа гэхдээ надаас гоё зураг гарахгүй энэ надад хэрэггүй гэд болдог байгаа. Окей, тэгэхээр Canon, Nikon гэдэг тэмцээнд болохоор Canon яллаа, Nikon уучлаарай, Nikon хэрэглэдэг олон хүн байдаг баг. Гэхдээ энэ миний бодол. За цаашид болохоор зөвхөн Canon, Sony аль нь вэ гэж ярих нь илүү зүйтэй байх. За тэгээд дараагийн дугаартаа уулзцгаая. Peace. You see the drippy, I'm fitted up. Hop in my car and the giddy up. Secure the bag, yeah, I get the bus.